Өглөөний мэнд дэлхийн өглөөний мэнд Улаанбаатар дэлхийн монголчуудын MJ радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваа ус баасан гарагт 7 цаг 10 минутанд танд хүрдэг дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Аргун болон цэцэг нар хамтран хүргэн найруулагчаар Чимбат ажиллаж байна. Өнөөдрийн манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ менопаузыг хэрхэн авах вэ орой менопауз хамтран ажиллаж байна. За мөн хиймэл оюунд суурилсан иргэний хамгаалдаг e-Mongolia аппликейшн хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд цэцэг сайхан амарсан уу? Өглөөний мэнд Аргуна сайхан амарлаа. Сайхан амарсан уу? Сайхан амарсан. Зя. За чи чинь тоглолт үзэн сурагтай байна уу да? Тийм, тоглолт саяхан болоод дуслаа. Та амарсан юм уу? За, ер нь бол жоохон дутуу найртай байгаа. Гэхдээ бага дэмжихэд лөө нойр юу авах те. Ган шүний нойр. За. Яг одоо Улаанбаатар 7 цаг 15 минут болж байна. Өнөөдөр 2025 оны 6 сарын 6-ны өдөр. За он гараад өнөөдөр 157 дахь өдөр болж байна. За ингээд он дуусахад 208 хоног үлдэж байна. 7 цаг 10 минутын байдлаар Улаанбаатар хотод 12 градусын дулаан гэсэн бол өдөртөө 21 шөндөө 6 градусын дулаан онноо. Маргааш буюу Бям гарагт өдөртөө 24 шөндөө 11 градусын дулаан. Харин Ням гарагт өдөртөө 23 шөндөө 6 градусын дулаан бол Эрэх Даваа гарагт өдөртөө 23 шөндөө 10 градусын дулаан. Харин Эрэх Мэгмар гарагт өдөртөө 24 градусын дулаан байна. За 6 сарын 6-нд өнөөдөр ямар тэмдэглэлт өдөр болж байгаа тухай ярина. 6 сарын 6 бол дэлхийн хортон шавж мэрэгчтэй тэмцэх өдөр юм байна. Хортон шавж мэрэгч. За энэ одоо бидний амьдралд бас яалтчгүй чухал нөлөөдөг ийм одоо зүйл юм бэлээ. За тэгээд энэний ашиг сонирхлын ер нь хортон шавжтай тэмцснээр биднэрт өнөөдөр бидний амьдралыг яаж өөрчилж байгааг хүмүүс төр болгон мэддэггүй юм байна. За би л нарийн сайн мэддэггүй. Харин би ч гэсэн тал дээр нэг юм ярих юм алгадөө нөгөө элдвч би дээр л яг нөгөө юм хортон шавж мэрэгчтэй яг яаж тэмцэх үү яг яаж ийн гэл нэг тийм дугаарууд хийжсэн. Тэрнээс өөр надад мэдлэг мэдээлэл өрөөсөө алах. За энэнийг 2017 оноос Хятадын хортон шавжтай тэмцэх холбоо гэж байдаг юм байна. За энэ одоо Азад санаачлаг гаргаад Европ, Америкуудыг оруулснаар ийхүү жил болгон хортон шавж мэрэгчтэй тэмцэх өдрийг 6 сарын 6 тэмдэглэх болсон юм байна. 17 оноос хойш. Гэтээ Хятад ч нөгөө дөрвөн хортонтой тэмцэнэ гэх тэнд донд чи юу ордог вүлээ? Тэрэнд чинь нэг нь бас ямар ч гэсэн болжмор л ороод байдаг. Болжмор ороод байдаг. Тэгээ нөгөөдөл нь хортон байдаг шүү тий. Байдаг. За тэгээд энэ одоо хортон шавжтай тэмцэнэ гэдэг бол хүн төрлөختөн үүссэн цагаас соёл иргэншил үүссэн цагаас л оролдож исэн зүйл юм байна. За хамгийн эртний бидний мэдих хортон шавжтай мэрэгчтэй тэмцдэг байсан улс бол Египтүүд. За манай эртний өмнөх 3000 жилийн өмнө орж исэн Египтүүд за энэ одоо хортон шавжтай тэмцэх зайлшгүй шаардлагатай. Ягаад гэвэл газар тариалан эрхэлдэг байсан. За ингээ газар тариалан ихэнх хэсэг нь хулган идчихнэ. Тийм учраас Египтүүд энэ үүний эсрэг муурыг гаршуулж муурыг их ашигладаг байсан. За тийм ч учраас муурыг бол сүнснээс хамгаалдаг, муу ёрны зүйлээс хамгаалдаг гэдэг одоо мохор сүсэг гэх юм уу? Ийм одоо үзэл нь энэ Египтүүдээс гаралтай. За ингээд хилэгдэлч юм шиг. Тэглэх Хятадууд манай эртний өмнөх 1200 жилийн жилд тийм тусгай ийм махчин шоргоолжийг бас ашиглаж тодорхой зарим юунуудаа хамгаалдаг байсан юм байна. Одоо урамлуудаа гэх юм уу? Ургацаа хамгаалдаг байсан юм байна. За тэгэд эргээ бодонгууд бид нар зүгээр яг ингээд хүн гэдэг чинь тийм гаднах байдлаар их амархан дүгнжих гэдэг юм. Бид нар аимшигын кинон дээр гардаг акул ч юм уу, за аимшигын кинон дээр гардаг матар зэргээс айдаг бол яг үнэндээ бол эдгээрийн аль нь ч хортон шавжийн хүний амьд хүрж байгаа одоо харьцуулшгүй жоохон. За хамгийн гол одоо хүний амьд хүрдэг бол жил болгон 1 сая одоо хүний амьд хүрдэг амьтан бол шумуул орж байгаа тийм. За энэ бол нэгэн төрлийн бас хортон шавж гэж хэлж болно. За ингэхээр энэ одоо амьтадтай тэмцэх нь ямар чухал юм бэ? Хүний амь амьдралтай холбоотой гэдгийг харуулж байгаа, сануулж байгаа нэг асуудал л да. За дээрэс нь бид нар бол мэдээж дэлхийн түүх бол бүгдийг өгүүлээд өгнө. 14-р зууны үед за энэ хортон шавж мэрэгчээр дамжиж хар тахал гэдэг зүйл болж исэн. За энэ одоо дэлхийн тухайн үедээ хүн амын 10%-ийг устгаж алга болгосон. Европын 75 сая хүн нас орсон буюу Европын 60 хүртэлх хувь магадгүй хүн устдаж энэ одоо хортон шавж мэрэгчээр дамжсан өвчнөр дамжиж
уссан байх магадaltaй буюу Энэ хар тахал гэдэг байгаа чинь нөгөө нэг манай Монголоос гаралтай юм шиг байна гэдэг тахал мөн билүү? мөн штэ. Мөн тий. Bubonic plague буюу bubonic одоо тахал гэж ярьдаг. За энэ одоо таруун давхлыг магадгүй яваад энэ нөгөө булчирхаа цочих тахал гэж нэрлэдэг байгаа. Тэрийг нь явандаа энэ юугаар харах болон Европод ч тухайн үед их заван байсан. За энэ харахнуудаар нь дамжаад тэгээд одоо хүмүүстэй тардаг байсан. Тэрийг нь өөрсдөө ч ойлгохгүй тэгэл ерөөс ертөнд төгсч юм шиг хүн амын зарим газар 50-60% нас орсон гэхээр одоо бараг хүн болгоно л одоо нас орсон юм шиг аим шиг юм. Хоёр хүн тутмын нэг нь. Ингээд үзэхээр одоо ерөөсө хордон шавж гэдэг бол хүмүүн төрлөختөн ялангуяа соёл иргэншилт бол хамгийн аюултай хор дагуулсан, хохирол дагуулсан. За дээрс нь тав тухгүй тулдаг тийм зүйл мөн. За энэтэй бол бид нар одоо ягаад нэг их тулгархгүй байх нь энэний цаана бас хордон шавжтай тэмцэх ажиллагаанууд явуулж байгаатай холбоотой шүү. Энийг нь ойлгохгүй л одоо эднэсгүйгээр болчихно л гэж бодвол бид нар шин тав тухтай амардаг шүү дээ. Тэгэхээр мэдээллийг хүргэж явах хэрэгтэй байна. Дээрээс холбогдлын мэдэх өдөр юм байна шүү. Дээрээс нь 20-40% дэлхийн одоо нийт одоо газар тариалан 20-40% нь ямар нэгэн байдлаар энэ одоо харах мэрэгч хордон шавжинд идүүлдэг юм байна. Энэ дотор ч одоо мэрэгч орж байгаа. Дээрээс нь тодорхой төрлийн мөөгнөөс болоод за энэ ч одоо 20-40 гэдэг чинь нэлээд их байгаа зү. Идэж болох гэсэн. За үүнээс болоод бидний иддэг гурил ч юм уу эсвэл хүмүүс олон зүйл үнэн дэшээл үсэд байдаг. Ихийг нь. Тэгэхээр энэ бол олон талын ач холбогдолтой зөвхөн Америкийн нэгдсэн улсад гэхэд 30 тэрбум долларын жил болгон хордон шавжаас болж юм хохирол онцдог юм байна. Тэгээ одоо хордон шавжтай тэмцэж байгаа хамгийн чухал аргач одоо нэг пестицид л үстэй тий. Пестицид байгаа. За тэгээд бас өөр аргууд байгаа. За Монголд хордон шавжийн бас нэг одоо түгээмэл мэдж яхад илүүдэхгүй нэг нөлөөлдөг зүйл нь Сибирийн жишээ хүр хорхоо. За манай одоо ойн 70% шинэс мод байдаг, хар мод гэж нэрлэдэг. За энэ нэлийн тийм эмзэг байгаад байдаг. Ялангуяа Сибирийн хүр хорхонд автах гэдэг. За энэ нь одоо нэг олон үржичгээр ерөөсөө ой тэр чигээрээ устж алга болж байгаа. Нэр тийш үү. За бид нар ч одоо ойго мод тарина гэдэг том ажил мөн л дөө. Гэхдээ яг үүндээ илүү том ажил бол байга ойгоо хадгалж үлдэх нэг ч болох. Яг гэвэл энэ байга ойж устдаа тэвэл хичнээн байгалийн аргаар нь өөрөө бий болж байгаа ойнууд хамгаалж чадахгүй л хичнээн бид нар тариад бас нэмэргүй. Тэгэхээр эдгээр одоо хордон шавжтай тэмцэх аргачлалыг ач холбогдлын олох арга аргачлалаа хуваалцах. За тэгээд тэр тухай ярих өдөр юм байна. Хөвсгөлд бүр жил болгон аяг тэмцдэг юм билээ шүү дээ. Яг энэ ойгоо хамгаалж үлдэхийн тулд ялангуяа энэ хүр хорхоотой. Тийг санагдчих. За хамтран ажиллахыг танилцуулаад байна. Манай нэвтрүүлэгтээ менопаузыг хэрхэн авах вэ те? Менопауз хамтран ажиллаж байна. За нэвтрүүлгийн баннер дээр QR код байгаа. За энэ QR кодыг уншуулад тэгээ хамгийн ухаалаг пост төхөөрөмжийг өдөр бүр 15,000 төгрөг төлөөл тэгэл урьдчилгаа байхгүй, хүүгүй, шимтгэлгүй ийм зээлээр авах боломжтой юм билээ. Тэгээ та нэг 40 хоногийн хугацаанд 15,000-ыг төлөөд өөрийн гэсэн ийм пост төхөөрөмжтэй олчихно л та. Тэгэд энэ төхөөрөмжийг яагаад бид нэр авах хэрэгтэй юм гэхээр ер нь бол худалдаа авагч талдаа эсвэл худалдагч талдаа айл айлнд нээлттэй гэж болно. Хоёр дэлгэцтэй. Тэгээ нэг дэлгэцэн дээр нь худалдагчийн харж байгаа тал руу одоо таны картыг уншуулад ингээ гүйлгээ хийж яхад таны картн дээр ямар гүйлгээ хийж байна гэдгийг нь худалдагч руу харсан тэр дэлгэцэн дээр харагдаж идэг гэсэн үг. Тэр дэлгэцэн дээр бас ингээд тухайн төлбөрөө хийх ингээ QR код нь байгаа. Та аппликейшн руу ороод QR-аа уншуулаад тэгээ шууд ингээд юугаа хийх боломжтой. Төлбөрөө маш амархан байдлаар хийх боломжтой. Тэгээ дээрэс нь шууд энэ пост төхөөрөмжөөс юу гарчд юм билээ. E-баримт гарчд юм билээ. Тэгэхээр айгүй амар. За тэгэхээр таны өөрийн өмч болох боломжтой гэж түрүүн хэлсэн. E-баримт гарчна гэдэг бол ерөөсөө бас сүүлийн үеийн хамгийн том давуу тал болоод байна. За E-баримтыг гаргахын тулд нэлээд том тоног төхөөрөмж урд нь шаарддаг гэсэн бол пост төхөөрөмж нь өөр дээр дэлгэцтэй QR-а гаргах чинь E-баримтыг гаргаад өгч чинь бүх төрлийн карт уншина. За ингээд ерөөсөө та хэрвээ худалдааны бизнес эрхэлдэг бол таны одоо жинхэнэ супер зэвсэг бол POS машин. Тэр тусмаа хамгийн сүүлийн хамгийн шилдэг менопауз төхөөрөмж таны одоо ухаалаг сонголттой. Тэгээ дээрэс нь юу юм бэлээ шүү дээ. Энэ босыг өөрийн болгочоод та яг хэдэн төгрөгийн орлоготойгоос өвөл хамаарад энэ бос машина барьцаалж агаад одоо өөрөөр хэлбэл бос машинаараа өөрийнхөө орлогыг нотлоод гэсэн үг шүү дээ. Тэгээд барьцаагүй шимтгэлгүй шуурхаа зээл авах боломжтой юм билээ. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг 9995 86 73 гэсэн дугаараас авна. 9995 86 73. Манай нэвтрүүлэгтээ Менопауз хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн мэдээлэл рүү орё. Өнөөдөр түүхэн төрсэн алдартай хүн хэн бэ гэж бодсон. За аргун юу яасан? Хэрэг аимшиг кино үздэг юм? Манай ихч дүүнэр их үзнэ дагаад үздэг юм да. Роберт Энглунд гэдэг хүний төрсөн өдөр юм байна.
За. За энэ бол аимшигын киноны мангас гэж хэлж болдог. Ямар киногоор айгүй их алдартай гэсэн Ээлм удамчны аимшиг гэдэг киногоор алдартай нэг юм савартай. Үгүй Беллитэй ингээ Фредди амар Крюгер. савартай. Фредди Крюгер те. Тэргээр айгүй их алдартай юм жүжигч юм бэлээ. Тэгээ би нөгөө аимшиг кино ерөөсөө үзэж чаддаггүй. Тийм үү? Тий, Фредди ерөөсөө Крюгерийг үзэж байгаагүй. Үзэж байгаагүй. За өстө мама яг тухайн үед ч одоо кассетнаас прокатлал үздэг байсан шүү дээ. Бараг манай их нөмөр бид нэр Фредди Крюгерийн бүх ангийн үзсэн баха. Харин ч айгүй олон ангид юм шүү дээ. Тийм бүх ангийн үзсэн бах. Энд чинь бүр ингээд яг аимшигын жанр дотроо бүр өөр ингэсэн онцгой юм жанр гэх юм уу? Харин тийм учраас нөгөө баг энэ жүжигчнийг яг юм аимшигын киноны бэлэг тэмдэг гэдэг юм байна. Тэгээд одоо тэр нөгөө нэг Бээлийн дээр байгаа төмөр сарав байгаа шүү дээ тий. Тэр кино урлагт хамгийн их танигдсан зэвсэг гинэ. Тийш дээ. Чи үзэл л та. Бурхан минь зүүдэн бити ороод ирсэн. Энэ нөө юу гэдэг зүүдэнд орж ирсэн. Тийм гэсэн зүүдээр нь дамжуулаад хүнийг юу яагаад идэм шүү дээ. 5 дахь өдөр өнөөдөр ядчих 5 дахь. Энд 5 дахь өдөртэй холбоотой 5 дахь өдөр вэ нүү зүүдэнд нь орж ирдэг. Би буруу санаж байна. За энэ ч одоо баг 20 хэдэн жилийн өмнө үзсэн те. Харин тийм. 1984 оны кино юм билээ шүү дээ. Тэгэхээр ч одоо 21 жилийн өмнөх кино гэсэн үг. Ааха. За энэ жүжигчний үед 1947 оны 6 дугаар сарын 6-нд Калифорнид төрсөн. Энэ жил 78 нас хүрч байгаа юм байна. Тэгээд юу яасан? Одоо нөгөө цаашдаа ингээд энэ киноны дахиад Фредди Крюгерийн дахиад ангууд гарах юм байна шүү дээ. Тэгээд энэ кинонд тоглох уу гэдгсэн чинь одоо миний нас болон бие бол угаасаа дийлэхгүй. Тийм учраас тоглохгүй. Харин үнэн ч фэнүүдтэйг бол банк хамт байна. Шинээр гарч ирж байгаа жүжигчдийг бол банк дэмжинэ гэсэн байлээ. Тэгээд энэ Nightmare гэдэг энэ цуврал одоо Фредди Крюгерийн энэ цувралыг чи Nightmare гэдэг юм лээ. Тэгээд Nightmare цуврал 1984 оноос эхэлсэн. Тэгээд Роберт Энгланд гэдэг энэ жүжигч энэ кинонуудын 8-нд дүр бүтээсэн байт юм байна. 2010 онд ремейк гарсан. За энд нь ерөөсөй оролцоогүй. Тэгсэн чинь нөгөө фэнүүдийнх нь хувьд өстой жинкнээсээ тэр нөгөө Фредди гэдэг энэ дүрийг ерөөсөй Энглэндгүйгээр төсөөлөх аргагүй байсан гэдгийг нь бүр ингээл олон улс даяараа шүүмжлээл Энглэнд гэл ингээл фэнүүд нь нэхэдсэн гинэ. Тийм үү. Нүхэж гарсан гэсэн үү те. 2010 онд гарсан гэсэн өөр жүжигчийн тоглосон байлээ. Тэгээд энийг л ерөөсөй үзэлт хүлээж авахд ч гэсэндээ айгүй хэцүү. Зарим хүмүүс бүр ингээд яагаад энэ жүжигчнийг сонгочвоо Фреддигийн дүрийг Энгланд гэл ингээл айгүйх орилж бараг лоозом иржсэн юм билээ. За энэ хүний хувьд бол багасаа урлаг тайртай хүү ээжээ. 12 настайдаа анх жүжиг тоглосон юм байна л да. Тэгээд анхны тоглосон жүжиг гэсэн чинь Пиноккиод тоглож исэн юм билээ. Чипетогийн дүр бүтээж исэн. За тэгээд цаашдаа ер нь бол энд тоглоод за жүжигчин бол айгүй гоё юм байна да гэж бодоод сургуулаа драмын ангид айгүй хитгэвтэй исэн билээ. Тэгээд багш нь бүр чистэ үнэхээр ирээдүйтэй жүжигчин гэж хэлээд тэгээд за багш ингэж хэлж байгаа юм чи надаа ер нь бол тийм юм байна гэж өөрөө мэдсэн юм шиг байгаа. Тэгээд сүүл рүүгээ бүр ингээд үнэхээр энэ зүйлдээ энэ мэрэгжилдээ одоо өөрийнхөө зүрх сэтгэлийг өгөөд Уильям Шекспирийн жүжгүүдийг ингээд бүр цээжээрээ ингээд уншдаг. Тэгээд тэр нь нөгөө нэг Бритиш ийм аялгатай тэгээд ийм жүжигчдийн бас айгүй тийм цөөн хүмүүсийн нэг ингэнэ айгүй гоё тоглолдог гэд. Тэгээ найзууд нь болохоор гайхалтай дуу хоолойтой ихэмсэг дүрд дуртай хүү байсан гэж тодорхойлдог гинэ. Тэгэхээр нэг юм ихэмсэг дүр дуртай гэхэлэр ямар нэгэн жүжиг болох юм бол ер нь л нэг юм гол дүрийг авчих гал тэгээл ингээл нэг баатарлагаараа өгөж мөхдөг тийм дүрдэл айгүй тоглох дуртай байсан юм шиг үлээ. Тэгээ бүр 14 настайдаа найзуудтайгаа нийлээд богино хэмжээний кино хийжсэн байна. Сонирхлоороо. Тий, сонирхлоороо гэсэн үг. Тэгэхээр бол багасаа урлагт амар хайртай байсан байхгүй энэ киноны чиглэлээр. За, ядж яхад нь өөрөө бага байхдаа аим шиг кинонд бүр амар дуртай байсан. За. Тэгээд Universal Pictures-ийн ийм хар цагаан аим шиг кинонуудад бүр үнэхээр галзуу дуртай. Жишээлбэл одоо Dracula, Frankenstein гэл энэ кинонуудыг бүр ингээд Mummy гэдэг ч юм уу тий. Бүр нэг шимтэн яг аргүй ингээд бүх ангийн үзсэн байдаг шиг энэ England энэ кинонуудыг бүр үнэхээр алгасгүй үздэг байсан юм хөөсөн. Тэгээд ингэсэн байлээ. Надад Супербаатар огтхон сонирхолтой биш ээ. Харин мангасуудыг өрөвдөж ойлгодог байлаа. Франкштейн ганцаарцсан, Дракула хайр хүсдэг, хүмүүсийн ойлгодгүй тэр сэтгэл зүйд би маш их татагддаг байсан гэж өөрөө хожим ярьсан билээ. Тэгэхээр багасаа урлагийг арай өөр өнцгөөс хардаг байсан хүүхдүүд. Одоо ихэнх хүүхдүүд бол Дракулагаас айгаад ч юм уу тий Франкштейнээс ингээл айгаал ингэдэг бол Франкштейн айгүйх ганцаардаг байсан хөрх юм. Дракула айгүйх хайр хүсдэг байсан гэл ингэнгүүт л тэр жоохон хүүхдийн сэтгэл зүй арай өөрөөс нь эндээс харагдаж байгаа сте. Тийм байна. За дэмжиж ажиллаж байгаа танилцуулаад тийм манай нэвтрүүлгийг Кореэгээ дэмжиж ажиллаж байна.
За хиймэл шүдтэй хоол идэхэд хүндрэлтэй байгаа бол одоо хэлбэр болсон Корига санал болгож байна. Хэрэв танд хиймэл шүдтэй холбоотой дараах зөвөр байгаа бол тогтоц муутай, сайн алдахгүй байх, бойлон даралт өгөх эвгүй мэдрэмж төрүүлж байгаа бол Корига хиймэл шүдний төрөлхийг хэрэглээрэй. Хиймэл шүдний төрөлхөг Корига нь хадсалтын хүчийг 38% нэмэгдүүлдэг. Бүх хэмнэн сангуудаар худалдалж байгаас гадна ийм арт номингийн сүлжээ дэлгүүрүүдээр зарагдж байна. Төрөлхөг нь хиймэл шүдийг 8-аас 12 цаг барьж бүтэн өдрийн турш дуртай хоолой дураараа идэх боломжийг бий болгоно. Коригад баярлаа. За баярлалаа. Өнөөдөр төрсөн алдарсан England гэдэг хүний талаар хэдүүлээ ярьж байгаа. Аим шиг киноны жүжигчин. За Калифорник сургууль жүжигчний мэргэжлээрээ сурсан өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагаад тэгээд 1974 онд Buster and Billy гэдэг ийм кинонд туслах дүрээр оролцсон гинэ. За ингээд анх жижиг дүрүүд авч ирсэн. Тэгээд 3 жилийн дараа Eaten Alive гэдэг ийм аим шиг кинонд бас тоглосон. Түүнийг яг энэ аим шиг киноны төрөл жанр руу хүч үзэхэд хүргэсэн гинэ. За ер нь бол түүний царай төрхийг ингээд гаднаас харахаар яг Холливуудын од шиг одоо Том Круз гэдэг ч юм уу те Брэд Питт эдгэр шиг амарлаг царайлаг юм залуу бол биш шүү дээ те. Тэгээ ингээд дундчил залуу дажгуул залуу шүү дээ. Тий, дундаж тий. Тэгээд угаасаа нөгөө нэг өөрийнх нь хошигн хэлснээр болохоор би царайлгуудтай өрсөлдөх боломжгүй байсан. Тийм учраас би аим шиг киног сонгосон гэдэг нэг удаа хошигн хэлжсэн юм байлээ. Тэгээд аим шиг кино ер нь бол туслах дүр ингэж авч явж агаад тэгээд 1980-ад оны ихэр урлагийн карьераас ер нь жоохон залхсан юм байна. Нэг л нэрд гарч өгдөггүй. Кинонд тоглоол байдаг. Энд чинь бүр 12 3 настайгаас хойш явлаа штэ. Тэгээд ингээд нэг юм олигтой амжилт байдгүй. Тэгээд ядж яхад нөгөө Холливуудын хүрээлэл донд ингээ хичнээн туслах дүр ч гэсэндээ Холливуудын хүрээлэл донд орсон. Тэгээд ингээд энийг Холливуудыг яг ингээ дотроос нь харахаар нэг тийм хуурамч дүр хэсгсэн тэгэл би биэнд нэг юм амар бэлтгэцсэн ийм байсан юм байна л та. Тэгээд энийг нь хараад ер нь жоо хуурам угарсан гинэ. Тэгээд Холливуудыг орхихоор шийдээд найз өсгөөгээ дагуулад теннисээр ингээд нөхөр болж байгаа юм аа. За тэгээд яг ингээд нөхгөө байжсэн чинь найруулагч Wes Craven гэдэг энэ хүн Ээлэн гудамжны аим шиг гэдэг энэ киноны шалгаруулалтанд ингээд дуудаж байгаа. За ийм кино байна. Чи энэ дээрээ шалгуулаач гэхээр нь за яг хөө сүүлийн удаа гэдэг очиж шалгаруулалтаа өгөөд үтсэн юм байна. Тэгээд энэ дүрийг бүр үнэхээр чийл яг бүтээх юм байна. Энэ хамгийн төгс зохицол нь бараг чи юм байна гэж хэлээд тэгээ энэ кинонд тоглосон байт юм билээ. Тэгэл ер нь бол энэ Фредди Крюгерийн дүр түүний амьдралыг бүр ингээл 10-оор нэргүүлээл дэлхийн хэмжээний алтартан болгосон гэж хэлж болно л та. Хүний амьдрал гэдэг бас айгуу сонин жоохон юм дээр ахын тий нэг хэн боломж юм. Тий нэг хэн боломж ч юм уу тий. Өөр ингэсэн бэлээ. Би хайр амар амгалан байдлыг сонгох гэсэн. Фредди миний сүүлчийн шалгаруулалт байлаа. Тэгтэл төмөр бэлээ талуурч миний амьдралыг 10-оор нэргүүлж орхисон гэж дурсан бэлээ. За тэгээд одоо 8 кинонд тоглосон гэсэн шүү дээ. Тий 8 дүрд. Тэр чинь кино урлагаас гаргаж ирсэн. Гэсэн чи яг сонгон шалгуулалтанд ороод бүр супер карьер гинт эхлүүлсэн. Гарахын даваан дээр эхлүүлсэн шүү дээ. Ааха. За зарим кино шүүмжлэгчид түүнийг юу гэдэг вэ гэхээр нөгөө нэг Фреддигийн дүрээс болоод Фреддид ингээд нөгөө олон дүр бүтээснээс болоод box type буюу тий нэг төрлийн дүрдээ ингээд баригдсан. Тэрнээсээ гарч чаддаггүй. Өөр одоо ингээд арай одоо айтайхан кинонд тоглоё гэхлээр нөгөө нэг аим шиг Фредди Крюгер гарч ирэж хүмүүс санагдуулаад тэр киног ингээд амар амьгүй болгоод идэм байл л та. Тэгээд ингэж аяг өгч өмжилдэг гэж байна. Тэгээд Роберт өөрөө болохоор Фредди бол миний Кармен гэж хэлсэн байт юм билэ. Тэгээд угаасаа театрын хуучраас хүн болгонд нэг юм дүр байх хэвээр би тэр дүрээ олцсон л гэж аяг итгэдэг хүн юм билэ. Тэгээд нэр одоо бас ингээд дасчихаар чинь нэг муу дүр тоглоод дассан хүнийг яаж ч удсан сайн дүр тоглохоор ингээ хүлээж авч чадахгүй. Жохон юм байдаг дээ. Үзээд болдгоо. Ээн чинь манай нөгөө хэнийг алсан бэ? Одоо нөгөө манай юун дээр жишээн дээр нөгөө хин биш дээ Хотгон цэцэг өлөө театрын орц дээр нөгөө охиныхоо гарыг хараад нэг амар ээжийн дүр тоглолдог. Тэр киног үзэв үү? Охиныхоо ядуугийн зүйл юм юу юм? Гүүг орхитос. Тийм. Үзег юм. Хойд охиныхоо гарыг ингээ хайрч мараа төмрөөр чи юм болгосон байна гэж гүтгээд тэр нэг амар ээжийн дүр бүтээдэг байхгүй. Одоо тэгээд тэр кинонд ингэж амар ээжийн дүр бүтээснээс хойш ямар сайхан кинонд тоглосон надад бол өстө үнэхээр наалтхай байсан. Нөө Лальтмагийн гол дүр залуу чи ер нь хүчрх хийлгэж харагдаад байна. Бүр Ромео Жулиеттэй тоглож исэн юм билээ шүү дээ. Тэр хүний хизээж Ромео Жулиеттэй тоглож исэн гэж бодлоо. Одоо эргээд одонгот орохгүй. Харин тийм. Өстө төсөөлөгдөхгүй байгаа байхгүй юу? Манай монголчин бас ямар дүр үлээ муу дүрийг гаргасан хүмүүс чулуу мудлах шийддэг. Удамжаар явахт нь. Зогтойж нөгөө нэг хийн штэ. Эсмэл байж. Тийм. Чулуу шийддэг. Харин тий чи мөөх гэж шийддэг байсан гэсэн штэ амар. За түүний талаар мэдээлэл юм байна. За Фредди Крюгер бас багын
дурсан ч нэрийн юм дүрээс нэг сая л одоо цэцгийг хэлэхээр саналаа. Төлөвлөлтсөн нүүртэй гээл тэгэл нэг амар л юм байл л дээ. Энэ зэвсэг нь бол өстой Холливуудад хамгийн сайн танигдсан зэвсгүүдийн нэг гэдэг байгаа байхгүй. Энэ жанрын гол одоо нэг онцлог миний бодлоор хүмүүсийг яагаад айлгаад байдаг нь зүүдэн дотор очиод хүмүүсийг халаад байдаг тийм. Зүүдэнд нь орж байгаа зүүдэнтэй хүмүүс нас ороод байдаг гэх. Тэнгүүд нэр надад ч тохиолдож болох юм шиг тийм мэдрэмж төрчихөж байгаа байхгүй. За хаа байсан өөр хүмүүс хоорондоо ингээл байлдчихвэл надаас жоохон хоол юм шиг. За би унтаал бай бай гэсэн чинь энэ кино үзсэн дараа нүдэн анин орж ирж гээд олдохгүй тухайд одоо хүүхдлээж. Би хамгийн сүүл хизээ аим шиг кино үзье гэсэн чи санамсаргүй байжгаад тэр нөгөө сая хоёулаа нөгөө хиний талаар ярьсан штэ. Нэг солонгос жүжигчний талаар ярьсан штэ. Нэг Чойминсигийн тоглосон тэр нөгөө юг үзсэн байхгүй юу? Шарилгэд орчуулагдсан Exuma гэдэг киног санамсаргүй тэрийг зүгээр би өөрийнхөө сонирхтой төрөл жанр буюу экшн триллер төрлийн кино юм байна гэж бодоод очсон чи тэр аим шиг кино байсан байхгүй юу? Санамсаргүй тэрийг үзсэн. Тэрнээс өмнө би ерөөсөө аим шиг киноноос цуцаад явсаар хагаад санамсаргүй тэрийг үзсэн байхгүй. Тэгээд хамгийн сүүлд хизээ аим шиг кино үзсэн юм бэ гэсэн чи би 6 дугаар ангидаа үзсэн. 6 дугаар ангид нөгөө хан гэдэг нэг монголын кино гарч ирсэн шүү дээ. Санаж байна уу? Гү санахгүй байна. Нэг айд очиод би нэгэ хөрөөдөж мөрөөдөл. Юу амар зэрлэг. Харин тэгдэг санагдаад хаа тэрийг би ингээд нөгөө найзуудтайгаа театрт очиж үздэг байхгүй манай Баянгар аймгийн театрт хандаг кино ирээл. Тэгээ очиод үзэх гээд тэгсэн чинь манай найзууд бол тэгэл баг амар хорхоосоо л үзээд би бүр нүдэ тагалсаар байгаа ихэнх нь үзэж чадаагүй. Тэгээ би кино үзэхээр яаж ийн ингээд хэдий. Юу би зүгээр нэг юм болцоонд явах зөвлөгөөнүүдээс гарч ирсэн. За охинтой хамт кинонд өрөх гэж байгаа бол аим шиг кино өрж байгаарай. Тэгвэл танаас наалтаас авахгүй. Угаасаа бүр ингээд хажид тишиг ингээд яг ингээд нүдэ ингээд дараад мөрөн дээр нүдэ ингээд даваачаад дараар ингээд орчоод юу хаад юм л шүү дээ. Сонсч нь тэмхэ гэдэг. За дараагийн мэдээлэл рүү оръё. 2006 сарын 6-ны тухай бүгдээр ярьж байгаа. Тэгэхээр 1912 оны 6 сарын 6-нд л бүгдээр очих нь Америк төв рүү очино. За Америк төв Аляск, Аз болж Аляск. За яагаад Аз болж гэдгийг бүгдээр хамтдаа сонирхцгоё. За 1912 оны 6 сарын 6-нд Аляскт Новоропто гэдэг. За латиноор шинэ одоо дэлбэрэлт гэсэн утгатай ийм одоо дэлбэрэлт болж ирсэн. Галтуул дэлбэрэлт. Хүн ам багтаа учраас хүн бараг байхгүй шахуу шүү дээ. Аляск бол ер нь их том, Монголоос том газар нутагтай тэгсэн мөртлөө хүн багтаа 500 мянга хүрдэг байна уу да. Тухайн үед ч бүр бага байсан баг. За ингээд 20 дугаар зууны хамгийн хүчтэй галтуул дэлбэрсэн байна. 20 дугаар зууны. За ер нь Новоропто галтуулын дэлбэрэлттэй зүүрлэх одоо галтуулын дэлбэрэлт бол 1883 оны Кракатаугийн дэлбэрэлт. За сквол нөгөө Хилийн уулын дэлбэрэлт 1980 онд болсон. Энэ дэлбэрэлтүүдтэй зүүрлэн. Гэхдээ хүчээр бол энэ одоо гигийн хилийн дэлбэрэлт 1980 онд болсон дэлбэрэлтээс хэд дахин илүү 30 дахин илүү их одоо үнс нормыг агаар хандлт шийдсэн байна. Маш хүчтэй юм дэлбэрэлт болсон. Тэгэд энэ бас нэг онцлог нь хуучин галтуул байгаагүй. Уг нь бол саяыг хүртэл хүмүүс энэ хажууд нь байдаг өөр галтуулын дэлбэрэлт гэж бодож исэн юм байна. Гэсэн чинь бүр тусдаа хідэн одоо доороос дэлхийн цөмөөс гэх юм уу тэр доороос нь шахаж гарч ирэх тусдаа юугаар газраар ингэж шахаж гарч ирсэн шинэ галтуул бий болсон. Ийм галтуул юм байна. Новоропто гэдэг. Энэ зурган дээрээс бүр үнэхээр тодорхой харагдаж байна да. За. Энэ надаа энэ хоцорч харагдаад. Зурган дээр юу гарч ийн? Зурган дээр нөгөө харьцуулт гарч ирж байна. Ааха. За одоо ингэ харж шүү дээ. Юу ийм цоо шинэ юм одоо энэ бол лаун ингээд үлдсэн байгаа даа шүү дээ тийм. Новоропто бол 20 дугаар зууны хамгийн хүчтэй галтуул дэлбэрэлт гэж үздэг. Гайхалтай нь одоогоор нэг ч хүний одоо ч явах тухайн үедээ ч гэсэн нэг ч хүний амьд хүрсэн гэсэн мэдээлэл байхгүй байна. Бид нар мэдэхгүй. Тэгээ ямар ч гэсэн энэ галтуулаас олж хүн нас ороогүй юм бэлээ. Бүртгэгдээгүй ямар ч байсан. За гэхдээ энэ одоо нөлөөлөхийн хувьд бол үнэхээр сүртэй нөлөөлсөн. За хүн байгалийн үзэгдлийн өмнө ямар хүчин мөхсдгийн жишээ бол Новороптогийн дэлбэрэлт гэж хэлж болно. 60 цаг буюу 2 өдөр, бараг 3 өдрийн турш дэлбэрэлж явагдсан. За ингээд ерөөсөө маш их хэмжээний одоо түрүү хэлсэн шүү дээ. Гигийн хилээний одоо галтуулд харьцуулах 30 дахин илүү их одоо үнс нуурыг гаргасан. Энэ зургнаас харуул угаас амар ойлгомжтой байл л да. Дээшээгээ тэнгэрлөө бараг юу үнсэн үйл үссэн баха тий. Үнсэн үйл үссэн. За тэгээд ойр хавьд нөгөө Кожек гэдэг Аляск гэдэг ойрхон арал байдаг. За энэ арал дээр одоо ерөөсө 2-3 оны турш нар гараагүй.
Нар хав харангуй. Утсан бол бараг цөмийн үйл болох. За тэгээд дээрэс нь цөмийн үйл гэдэг чинь яг ийм юм болт юм байна шүү дээ. Тэгээд энэ дээрэс нь ингээд үнс нурмаар бороо ороод ер нь ингээд нэг юм хүн амтнд өстө үхтлээ айсан байна. За Аз болоход энэ чинь нэлээ арга хэмжээ авсан учраас хүмүүс бол түлэгдсэн гэж байна. Нүд нь ингээд нөө хүчлэн юм бороо янз янз юм орохоор чинь нүд нь түлэгдээд нэлээ гимцэн тохиолдлууд байгуулж хүмүүс бол нас ороогүй. Тэгээд их хордож зүхтаасан. За ер нь ганц Кожак арлж ер нь ойр хавийн урд одоо Америкийг тэр чигээр нь бүр энэ одоо үнс нурм нь Атлантын далайг гатлаад Европ төв бүр Египт төв хүртэл очсон байт юм байна. Тэгэхээр хэдэн өдрийн турш дэлхийд даяараа ингээд загалдсан юм тэнгэртэй. Тэгээ ерөөсөө нар бол ерөөсөө час улаан өнгөтэй яг үл тэр тэнгэрийн цан час улаан өнгөтэйг ингэж харагдсан. Ийм үйл явдал болж исэн юм байлээ. За хятад хүртэл бас болсон энэ харагдсан гэж бүртгэгдсэн байт юм байлээ. Агаар сэвшгэрт нэлээх хутсан бах та тий. Тийм. За тэгээд мэдээж хэрэг хамгийн гол энэ тохиолдол хорцсон нь бол хүмүүс биш боловч байгаль орчин их хорцсон юм байлээ. За олон тооны тухайн үеийн газрын одоо ерөөс бүх төрлийн амьтад устж өгүүлсэн. Ялангуяа шууд их орддог юм байна. За энд чинь одоо дагаад янз янзын амьтад хаашаа зүгтж чадахгүй айн амьтад. Нэг сонирхолтой зүйл нь саяыг хүртэл нэлээд удаан Аляскт юу байгаагүй. Шумуул байхгүй болсон. Шумуул энэс нь болоод устдсан юм байна. За ингээд дэлбэрэлт нь бол 1500 км-ийн цаанаас сонсогдож исэн. Ерөөс 60 цагийн турш ингээд ерөөс дэлбэрэлүүд юу болоод байгааг мэддэггүй. 1000 км-ээр хажууд хүмүүстэй айлуудад ингээд сонсогдоод байсан байгаа юм. За тэгээд иймэрхүү юмыг бас үзэхээр бас харахаар бүр ингээд сүрдээд хүнд нэг тийм өөр мэдрэмж төрдөг юм шиг санагддаг шүү дээ. Тэгэхээс өгч байгаа юм шиг санагддаг. Тийм гинтийн аадар ч юм уу эсвэл галтуул дэлбэрэхээр ингээд хүн ялцгүй өгч юм хөстэй зүйл юм. Би л нэг иймэрхүү байгалийн гам шиг ч юм уу тий. Одоо жишээлбэл яг хэдэн онд үлээд нэг манад нэг Улаанбаатарт айгу хүчтэй гэж хэлж болохоор газар хөдлөө шүн би ингээд нөгөө сэрсэн ингээд орон дээрээ бүвээлэгдэжсэн байхгүй юу. Тэгээ ингээд дээшээ харсан чи ингээд нөгөө нэг овчуур ингэж хөдлөөд авчуур. Тэгээд яг хүн тэр үед яг юу бодд юм бэ гэдгсэн чинь нойр мойр бол зүгээр ингээд амар сэргээ заяа. Тэгээ сэтгэл зүйн хувьд ингээд нэг юм одоо тодорхой төвшин байлаа шүү дээ тий. Тэрлээсээ доош ястаа ингээд навс унд юм билээ шүү дээ. Амар сонирхол. Өстой сонин мэдрэмж төрт юм бэл. За хамтран ажиллахад танилцуулаад тий. Манай нэвтрүүлэгтээ Хиймэл уян суурилсан иргэний хамгаалдаг ийм Монголиа хамтран ажиллаж байна. За боловсролын чухал үйлчилгээнүүдийг ийм Монголиа системээс 24 цагаар захимаар авах боломжтой болсон. За боловсролын салбарт хамгийн өргөн хэрэглэгддэг 9 төрлийн лавлгаа тодорхойлтыг иргэд захимаар 24 цагийн турш хаанаас ч авах боломжтой болж байгаа юм а. За энэ 9 төрлийн лавлгаан дотор жишээлбэл яг юу вэ гэхээр нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт. За энэ бол эцэгчүүдэд маш чухал байдаг. Ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангийн эсэлтийн бүртгэл. За бас чухал суур болон бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дипломын тодорхойлолтууд байгаа. Оюутны автобусны карт захиалга энд байгаа. Ихтэй сургууль суралцж байгаа тодорхойлолт бас байна. Багш болон оюутны үнэлэх зэрэг юм маш олон үйлчилгээнүүд ийм Монголиа дотор ч нэгдсэн байна. За ийм Монголиа одоо бүх төрлийн үйлчилгээ авч болдог. Одоо дээрс нэмээд боловсролын бүх мэдээллүүд авдаг болж шүү дээ. Үнэхээр одоо ийм Монголиаг амьдралаа одоо төсөөлөхөд хэцүү болж эхэлж байна. Тийм шүү дээ. Одоо бид нэр ингээл энэ тэнд ингээл ажлын ярилцлаганд орох гол гэхээр шууд нөгөө дипломын тодорхойлолтоо гэлдэг шүү дээ. Дипломоо одоо хаан чийзэн хэдэн жилж гаргаж ирж хэрэглээгүй тий. Тэнгүү шууд энэ юунаас ийм Монголиасаа бид нэр дипломын тодорхойлолт аваад өгч болох нь шүү дээ. За эдгээрийн дундаас оюутны үнэмлэхтэй холбоотой үйлчлэгийг 134 саяудаа, багшийн үнэмлэхийг 10 саяудаа, дээд боловсролын дипломын тодорхойлтыг 346 мянга гаруй авсан нь боловсролтой холбоотой лавлгаа тодорхойлтууд маш их эрэлт хэрэгцээтэй амьдралын одоо чухал хэсэг гэдэг нь харагдаж байна те эрэлт хөндлөлттэй байдаг нь. За боловсрол дипломоо ингээд тодорхойлт шууд авчихна гэхээр үнэхээр гайхалтай. Зарим хүмүүс бол мэдээж хэрэг дипломоо олохгүй тохиолдол нь яарсан тохиолдолд асуудалтай байна гэд түмэн олон асуудалтай байдаг. Бол ийм Монголиа таны авралын галзуу. Яг үнэ. Яг төргөн шуурхай тэгээ банкн дээр байсан ч гэсэндээ ямар нэгэн бичиг баримтгүй олчвол газ ийм Монголиа руу ороод ерөөсөө бүртгэлээ хийсэн бид нар хурууныхаа хийг буюу нөгөө фингерпринтэд танилцсан байхад л зүгээр нэг ганц хоёр төвчлөөр дараал орно шүү дээ. Тэгээ дарж орохоор хамгийн дээдлэлт нь нөгөө нэг search буюу хайх цэс байдаг. Тэр цэс дээр нь та одоо юу гэдэг нийгмийн даатгал гэдэг ч юм уу гэж биччих юм бол нийгмийн даатгалтай холбоотой бүх ингээд нөгөө үйлчилгээнүүд чинь англи болон монголоор гараад ирд юм бэл. За тэгэхээр 11 руу залгаад 2 гэдэг дотор
дугаараар холбогдоод Mongolia-гийн аль биесийн лавлахлуунтай холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг утсаар авч болно. За EMA cig.gov.cg-ийн бол Mongolia-гийн аль биесний вебсайтнаа. За энэ вебсайт руу хандаад дэлгэрэнгүй мэдээллийг за вебсайтаар холбоотой илүү нарийн мэдээлэл олмоор байвал хандаж болно. За Mongolia хэрвээ танд үйлчлэгийн таалагддаг бол Mongolia гэдэг аль биесний пэйжийг очоод лайк дарчаарай. Эма гэж зэжилчээ. Mongolia агентлаг гэж байгаа юм лу. За Ema cig.gov.cg-ийн гэж зэжилж байлаа юм байна. Тийм биз дээ. Хиймэл уян суурилсан иргэний хамгаалтыг Mongolia манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За сувд ундрах ингэсэн мэн байгалийн үзэглүүд аль нь ч аимшигтай хүнээс хамаарахгүй аврагдах аргагүй гэсэн мэн. За яг энэ тохиолдолд түүхэн дээр нэг амар олон юунууд үйл явдлууд ингээл гардаг штэ тий. Жишээлбэл Ван Гогийн тэрний зурган дээр нэг амар юмнаас айгаал цухтааж байгаа. Тэрийг яг галтуул биш гэсэндээ галтуул гэж тайлбарлах хүмүүс байдаг. Тэр үед ингээл жишээлбэл хүний царай сэтгэл үйл хөдлөлийг ямар болд юм бэ? Тэгээд шийдвэр гаргах чадвар ямар 0 төвшөнд очд юм бэ тий. Сандрахаараа хүн яад юм бэ гэл амар хэцүү хаа. За Казуюри аргин бах дими зөвлөгөө байна. Би нэг охинтой хамт аимшиг кино үзсэн чинь огтхон ч аимшиг киноос айхгүй харин ч бүр улам сонирхож үзээд би тэр охиноос айгаад бассан. Юу аимшиг кино үнэн амар юм гарч яхад ингээл сонирхоод үзээд байдаг бол нэр чихүүц дөрөх бах тий. Жохон аймаар л юм тий. Гэхдээ юу хүн болгоны нэг юм нэг тухайн жанрт татагддаг юм гэж байгаа шүү дээ. Түрүү яг нэг англинд өөрөө хэлсэн шүү дээ. Би аимшиг киноноос тэр дөрүүдийг өрөвддөг, ойлгодог байлаа гэд багасаа тийм өөр сэтгэл зүйтэй байсан. Тэгвэл яг юм аимшиг кинонд дуртай хүмүүс бас л нэг аимшиг кино үзэх нэг тийм арай өөр сэтгэл зүй байдаг болов. 6 дугаар ангид ахтаа ч илүү хэдгээр ангид ахтаа илээ бас нэг аимшиг кино үзчихсэн юм а. Өвчтөө сувлагч гэдэг энэ нэг Таиландын кино байсан юм шиг санагдтыг надаа. Тэгээ ингээд тэр кинон дээр ингээд нэг юм хар сүнс ингээд шууд ингээд таан таазаар ингээд мөлхөж явангуудаа хүмүүс ингээд ард март ингээд байж байгаа шууд сүнсийн сороод идэг санагдаад тэгээд шүн босоод 0 орох гэхлээр 0 руу орж чадахгүй бүрстэ тэнэгддэг гэсэн. Яа бага байхад нэр аврал байхгүй кино үзээд бүтэн сар тэгээд зочиж мочоод ерөөсө санаанаас гарддаг бас цочирд орцсон байдаг байхгүй сэтгэл зүйн. Харин амар цочирдаг байхаа. Би бүр бага байхын кино гэдэг юм бол 2 кино мэд. Нэг нь болохоор нэг 100-ны шуурга гэдэг киног би бүр жоохон бахтаа үзчихсэн байхгүй. Тэгэл ингээд шүн ингээд унтаж чадахгүй аава гэл. Тэгээд дараа нь болохоор арай нэг 2 3 дугаар ангид орсон бахта метрон дээр хүн алдаг. Хүн алангуудаа доош нь ингээд нөгөө чирээд аваа авчдаг нэг тийм кино үзээд. За тэгэл ер нь ингээд амьдралтай айгу цөөхөн тоодол аим шиг нөөцсөн дээ. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийн дараагийн болонлогоо бүгдээр орцгоё. 1944 онд Францын иргэдээр бүгдээр очихны 1944 он бол дэлхийн 2 дугаар дайны үе. За ингээд 6 сарын 6-нд одоо баруун фронт буюу Америкийн цэргүүд инхүү дайнд татагдж ороод Францын Норманди гэдэг одоо энэ иргэдээр газарсан байдаг 156 мянган цэрэг инхүү одоо буусан. За энэ түүхэнд хамгийн том юм труп буюу одоо цэргийг ингээд уснаас далаагаар агараас буулгаж байгаа энэ цэргүүдийг буулгасан юм тохиолдол хийж үздэг. За D-Day гэдэг юм биш үү? D-Day гэж нэрлэдэг тийм. D-Day гэдэг юм биш үү? За энийг D-Day болсон өдөр бол 6 сарын 6 1944 онд. За энэ бол дэлхийн 2 дугаар дайнд мэдээж хэрэг зүүн фронт бол нэлээд одоо зөвлөлт тал илүү юугаа авцсан хүчээ авцсан үе байсан. За ингээд баруун фронтоос нь Америкийн нэгдсэн улсын цэрэг бөгөөд за Канада, за Англи гэдэг холбоотны цэргүүдийнхүү газарцснаар дэлхийн 2 дугаар дан дуусгаж тийшээгээ хандаж эхэлсэн ялцчгүй тийм. За ийм том үйл явдал болж исэн. Бас нэг сонирхолтой үйл явдал болж исэн. Одоо бүгд Орос руу зөвлөлт холбоот улс байж 1984 онд. 1984 онд зөвлөлт холбоот улс дэлхийн хамгийн алдартай видео тоглоомуудын нэг төрж байж вэ. Тетрис. Энэ бол Тетрис юм байна. За ингээд зөвлөлт холбоот улсын ийм судалгааны лаборатори дотор Алексей Пашитно гэдэг 28 настай залуухан одоо инженер одоо энэ Москвагийн шинжлэх ухааны академид нэгэн зүйл танилцуулсан Тетрис байсан байгаа. За ингээд Пашитновын хамгийн дуртай нэр нь Тетрис гэдэг үг юунаас гаралтай мэдэх үү? Мэдгүй. За ийм юм байна. Пашитновын хамгийн дуртай спорт нь теннис юм байна. За энэс нь ис гэдэг үгийг аваад Тетра гэдэг бол грекээр дөрөв гэсэн үг юм байна л да. Тэгэхээр тетра теннис гэдэг тетрсэн одоо дөрвжилсэн теннис гэсэн утгаар ч юм уу. Энэ утгаар Тетрис гэдэг нэрийг инхүү одоо хайрлсан байгаа юм.
За ингээд Тетрисийг бол тоглож үзээгүй юм баг байхгүй хаа. Аха тэгсэн чинь нөгөө тоглоомынх нь эрхийг авах гээд очсон чинь нөгөө Оросын зүйлд чинь өгөхгүй гээд бөө юм болоод гэж хоёул нэг ярьж санагддаг. Тийм. Энд чинь Nintendo-той холбоотой бөө юм болж байгаа. Бас Тетрисийн түүх бол өөрөө маш сонирхолтой. За ямар ч хэлсэн Пашидно гэдэг энэ хүн анх одоо Тетрис гэдэг тоглоомыг бүтээжсэн өдөр нь энэ өдөр маань цэгийн хэр Тетрис тоглодог вэ? Сүүлд нэг Facebook-ээр Tetris Battle гэдээ байсныг тоглож ирсэн үү? Үгүй би ерөөсөө тийм тоглоом тоглолтгүй шүү. Жоохон бахта нөгөө нэг юм бид нар тоглоод дүүсэн гар нэг хар шар төвчлөөртэй Tetris байдаг шүү. Тэрийг л ганц нэг удаа тоглож үзсэн. За тэгээд Tetris мэдээж хэрэг бас нэг зүйлтэй зэрэгцээд бүр дэлхийд даяар алдартай болсон Game Boy буюу юм өөрсдөө тоглодог юм төхөөрөмжүүдээр тоглодог болсон бүр илүү их тоглосон баг. За би бол Tetris-ийг баг анх ийм нөгөө гар дээр тоглодог юм Game Boy шиг юм Tetris-ээр тоглож исэн санаж байна. Тасаа өрөө тэгж шít. Дээр үед хүмүүс Tetris тоглох гээд Facebook нээдэг байсан гэдээсэн гинэ. Харин тийм Tetris Battle гэж болдог байсан. Тэргээр чи хоорондоо бүр байлддаг сүүлийн үеийн зориулж Facebook нээдэг байсан гэж шүү дээ. Тийм баха. За энэ хүрээд манай өнөөдөр дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ менопаусыг хэрхэн авах вэ те менопаус хамтран ажиллаа. За мөн хиймэл оюун суурилсан иргэний хамгаалдаг e-Mongolia аппликейшн манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаа. Сонсогчдод өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 8 цаг 10 минутаас манай эфир та мэдхүү нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа зэгээ. Баярлалаа.